ард түмнээс харин нуух эсвэл үздэг. Илүү ард түмний үдийг нээж, илүү ард түмний үннийг ойлгуулж байж хамтдаа энэний аргаар. Та бүхэн зүгээр золдоод үжигээд хараа суух гэдэг юм. Хэний эрхштэй холбоотой асуудал ирдэг. Хэний дүүлжсэн гэж тангараг өгсөн ард түмний төлөөлөгч вэ? Тийм учраас та бүхний боломжоос хулгайлсан, тангараг өргөсөн энэ учир үг үйлдлийн талаар ард түмний төлөөлөгчөөр хичээл хувь зохиолын төрийн сайдыг өгдөж ярьж алтна. Яг хараа сууж байгаа үнээр өөрөө доктор нь одоо ингээд ороод энэ бүхнээтэй одоо тэмцээд явж байгаа хүний хувьд бол бас нэг хүний хэлсээр хэлмэгдүүлж болохгүй. Ялангуяа шудраг шугны тогтолцоо. Тэр үйл баримт, тэр одоо юмуд нь нохтлогдож байж тэр үнийг гэмбуруу ярьдаг багс. Тийм учраас энэ одоо хуулийн байгууллагын ил болон налт арга техник хүн хүч оролцоо цаг хугацаа тактикаар яригддаг ийм асуудал байна. Тухайлбал би 2023 оны 12 сарын 22-ны өдөр сонсголт хийж байх үед нэг гэрч оролцоогүй гэхдээ надад болсон үйл явдлын тухай ярьсан. Тэр гэрч 3 жилийн дараа гарч ирж тэр мессежийг надад өгч ирсэн. Тэрийг би эвлэлийн хурал дээр гаргаж авах шээ. Яа? Хүмүүс айж шээ. Яа гэхээр нөгөө хүмүүс нь эрх мэдэлтэй байгаад шээ. Нөгөө хүмүүс нь эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний шорог хийгээд хөрөнгөний яригдж авах чадaltaй байгаа учраас айж шээ. Тэрийг нь хамгаалах учиртай хүн нь өөрөө зайлшгүй хэлж шээ. Энэ нийгмийн тогтолцоо тийм шудраг юм уу? Шудраг зүгээр ирдэг юм уу? Энэ хөдөлмөр зүтгэл хичээл зүтгэл хөс хүчээр ирдэг. Тэгээд цаашдаа би бол одоо нэг зүйл бүр тогтоосоо гэж бодож байгаа. Монголын ард түмэн хэний янаагүй нэг зүйл айгүй хэтгэл алдчихад байгаа. Би одоо 2 сонсголт хийсэн үнийг би өөрөө маш их итгэл алдсан. Энэ олон шилжүүлсэн, илчилсэн нотлох хоримтуудыг хууль хяналтын байгууллагад яагаад зарим нь явуулаад, зарим нь явуулахгүй. Явуулсан нэг нь очиод тэдний хөнгөн яа шийтгэл одоо хүлээлгчдэг. Шүүгчний хувьд зэвсэг нь алах байж. Прокурор хүний хувьд тэр яллагч шийдвэрийг ногдуулж байгаа тэр үзэн үйж. Улс төрчмөнд ямар зэвсэг байгаа вэ? Улс төрчмөнд юу ямар зэвсэг вэ? Улс төрчмөний цорын ганц зэвсэг нь үг хэл.